нэвтрүүлэгт таамтаа үзэгчтэй маш их баярлалаа. Өнөөдөр нэвтрүүлэгт X2 хамтлагийн жүжигчин ардын жүжигчин солийн тэргүүний ажилтан Барху оролцож байна. За тэгээд нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Дараагийн мэдээлэлээ. X2-ийн Америкийн нэгдсэн улсад элэг нэгтнүүдэд холигтой өгснэг юм мэдээлэл гарсан явж байгаа. 2011 оны 3 сарын 19-нд. Хөөх за Америкт 11 онд холигдсон гэсэн нэг юм мэдээлэл яваад байгаа. Энийг л одоо дэнслэндээ хойлоо. За юу гэсэн бэ? Би энийг ястаа уншиг юм. За яг нөгөө хошин урдлынхан маань энтэнд очиод ингээд үзэгчдийг инээлгээд сайхан тоглолт барьдаг. Тэгвэл саяхан гэхэд X2-ийн Америкт байгаа монголчуудад тоглоно хэмээн баахан сүр болж билетээ $15 $15 зарсан атлаа тоглолт хийгээгүй сурагтай бөөн гомдол санал гарсан болно гинэ. Шалтгаан нь визний хугацаанд дуусах төгсөн юм байх. Энд хамгийн үнэтэй машин хөндлөн гул давхитаг тэд хуйлд чангатай харь газар инхүү аргагүйцэн байж болох ч энэ мэдээжийн асуудлаа зохицуулж чадаагүйс болж харьд суугаа өөрсдийг нь гэсэн монголчуудаа холигдох нь яавч сайн зүйл биш ээ гэсэн мэн. За энэ ёстой худлаа мэдээлэл байна. Бүр ёстой бүр 300 сар үзэгчдийн хүсэлтээр хэмээн холигддог X2-ийн одоо бүр хил дамнан орчин үйдсэн заллин луур хийдэг болох нэ гэсэн ямар айхтар мэдээлэл юм. Тий, наа чи ёстой худлаа мэдээлэл шүү дээ. Энэ худлаа мэдээлэл чинь Go цэгмэн сайт дээр гсэн байна. Хөөх юм энэ да. Яах гэж юм бичдэг байна да. Бид нар чинь ердөөсөө Америк руу энэ онд л явлаа. 2015 оны 5 сард л бид нар Америкт очсон. Америкаар явсан. Сар гараа явсан. 4 сарын сүүлээс энэд. Тэгжил явсан шүү дээ 7-8 хотоор. 11 онд Америкт очоогүй. Тэгэхээр наач бодлоо мэтэл. Доор нь хүмүүс тэгээд янз янзаар л комментинг наадуул чинь тэгээд үзээгүй юм аач бичиж мэдсэн. Яасан ийсэн юу гэнэ тэгээд. Нэг бол бидний нэрийг бариад тэр тэнд хүмүүс юм зарсан юм болов уу? Би бол анх удаага л харж байна. Юу 11 он $15 плед зарсан 30,000-аар. Үгүй юу ч зараагүй. Манайхан чи ердөөсөө сая 15 он визний асуудлаас болоод виз гараад бөөн баяр бол Америкт байгаа монголчууд анх удаага л очиж байгаа юм. Сая өнгөрсөн 5 сар. Яах гэж ингэж улаанцаа ингэж худлаа бичсэн юм. Харин тий энэ одоо ёстой энэ бол ямар танаа багийнхны нэр төрийг тэр чигээр нь аваа ицсэн шүү дээ. Тийм байна. Одоо тэгээд сэргэх байлгүй дээ тий. Тэгээ 11 онд очсон үгүй тэгээд одоо яг жинхэнэ Америкт байгаа монголчууд нь мэдж л байгаа шүү дээ. 11 онд байна шүү дээ. Манай охин төрж исэн юм тэгэж ярил. Тэгэхээр чин манай хүн жирэмсэн байсан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бол ямар юунд тийшээгээ явах. Манай хүн чин тоглолтонд одоо орох уугүй юу жирэмсэн байх үед байсан үе гэдэг чинь. Тэгэхээр чин бид нэр Америк руу юун явах мантай. Энд их тоглолтоо гавьяатгүй яаж хийх вэ гэж бодоод тоглолтоо бэлдээд байжсэн тийм үе байхгүй. Тэгэхээр наа чи та судлаа мэдээл. Бид нар тэгж холигдохыг ердөөсө хинч холигдохыг боддгоо байх. Гэхдээ боддог хүмүүс байдаг байх цөөхөн. Гэхдээ манайхан бол бүр ялангуяа хэлсэн амнаас буцдаг байж болохгүй шүү гэж ярьдаг тийм зарчимтай хүмүүс шүү дээ. Олонний учраас нээлгэж баясгадаг хүмүүс тэр хэлний эсрэгтэл юм бол байж болохгүй шүү дээ. Яач. Тийм Америкт очоод тэгээд очоогүй гэж билетээ зарна гэж байхгүй. Очсныхоо дараа бид нар бүр одоо баримт болгоод бичлэг хийгээд бичлэгээ Facebook интернетээр цацаад одоо тэр хотод ирлээ, Денверт ирлээ, Сиэтлд ирлээ, тэ Чикагод ирлээ, ингээд бүгдийн Сан Францискод ирлээ. Бүх мэдээлэл одоо бидэрт байгаа. Тийм. За тэгвэл ор өнцгөө зүгээр энэ зүгээр худлаа мэдээлэл байна гэж. Нэг бол өөр хамтлагийг бичих гэж байгаад манайхыг андуу бичсэн. Нэрийг өөрчилсөн байж болно тийм ээ. Тийм. Одоо өөр хамтлаг зэрэг юм гэдэг. За бас нэг юм юу байна. За түүнийг одоо Бархуг буянгийн жаргал сайханд нэвширтлээ зодуулсан хэмээн хэвлэлээр бичиж байв. Учир нь өнгөрсөн оны 12 дугаар сарын 30-нд шинэ жилийг тэмдэглэж байхдаа жаргал сайхныг дөөрэн илгэснээс бол зодуулсан гэдгээ. Зодуулаагүй. Ах минь хөөрхийн аваа хацар ийлсэн байхгүй юу? Хацрыг минь ийлсэн. Яг энд бол хараа миний буруу байгаа. Миний маш их буруу байгаа. За. Тэр хүний дургуг нь хөрөх юм байгаа. Тийм учраас би нэг сайхан муу ахаасаа сайхан алгаа сайхан ингээд илүүлсэн. Зүгээр ингэж хэлсэн нь жоох ингэс гэж хэлэхгүй. Үнэн тэр. Тэрийг л нэгсэндээ би буруутай зодтсон гэж ярьсан юм. Тийм тэгэл хүмүүс чинь тэгж л бичсэн шүү дээ. Тэгээд яг тэр хүн чинь уурлаа шүү дээ. Би энэ хараа илэглэхтэй хүнийг илэглэхтэй тий. Одоо илэгл хошин илэгл гэж байдаг шүү дөөр яах тий. Хэцүү шүү дээ юу илэглэл. Хэцүү. Гэхдээ
яаж аль талаас нь хийх вэ гэдгийг маш бодох хэрэгтэй. Мгм. Би тэр хүнийг доромжилж байгаагаар хийчихэж байгаа байхгүй юу? Доромж үүднээс хийцэн байхгүй юу? Сүлд нь тэр бол миний буруу. Тэгэхээр энэ хүн уурлахгүй яа гэм бэ? Тийм үст. Намайг ингээл худлаа үнэ бичээд тахлаар миний уур урдаг шиг. Тэгээд яг тэнд таарсан. Одоо юун дотор таарлаа? Нэг сөүл ресторан дотор. Яг илгэлэл дууссан дараа таарсан юм. Тийм таарсан. Чи одоо хүмүүстэй уулзаад ингэж яхад яаж байгаа юм бэ гэх. Уучлаарай гэсэн. Ингэж болохгүй шүү дээ миний дөө. Тийм байна. Цагаах чинь хүнд шүү дээ бас л. Тийм шүү дээ. Тэгвэл би тэр дараа нь тэгэл ах トゥ нар болчихж байгаа юм чи яах юм. Бидээд ахт болцсон. Үгүй дараа. Гэтэ яг вэ бас эр хүнэлтэй ер нь бол тий. Эр хүний тийм янз янзын хайшаар байж сар шудрагдаг юм шиг байгаа. Санагддээ шүү дээ. Зарим нэг юм л хүмүүс таалагддаг болохоос биш. Энэ нэвтрүүлгийг бас үзчихвэл жагаах бас манай нэвтрүүлэгт үе талах нээлттэй шиг рекламч. Жагаах ирж оролцоорой гэж тий. Шудраг ирцдэг санагддээ шүү дээ. Тийм чи миний буруу. Тэр бол миний буруу байсан. Эр хүн тэгээд мэдээж тэнд хараа зогсож ийсэн ганц хүмүүс ч сайн шүү дээ. Байна шүү. Албасаар уучлалт гуйж гинэ гэж тийм ээ. Тий. За дараагийн нэг мэдээлэл байна. Монголын хамгийн сэтгэл татам 10 эрэгтэй жүжигчин гэж. За би ороогүй л гэдэг. Арай чудлаа. Ороог бол би энийг гаргаад ирэхгүй л дээ. Бас Нэгт явж гин. Хамгийн би тий удаа яриад байгаа юм. За гүү л гэдэг. за шууд юу яа. Нэгээс нь ахуулаад хоёлоо үзчих тийм ээ. За жүжигчин амар сайхан. За сайхан залуу. Тийм шүү дээ. Сайхан. За Эрдэнэ үлэг. Сайхан. Гоё. Яа би одоо эрэхтэй юм. Лавга. Ямар гоё хөө. Өөр гоё гэж. Яста. Үнсий. За дөрөвт инх төвшин. За. За би энэ хөлтөд танилцаагүй. Гэтэ кино тоглосон баг тий. Ийм залуу. За найруулагч жоо удаан бариатгаач яг нэ. За барья. За нэгт амар сайхан дахиад эхлэе да. За. Сайхан жүжигчин тийм ээ. Магтахгүй байхтай мундаг жүжигчтэйгээ. Гоё. За би. Гоё. За гуравт нь лавга. Гоё. Дөрөвт нь инх төвшин. Гоё. Энэ одоо хэн гаргасан юм бэ? За Гоё юм биш үү? хоп Тавт нь айр тавт шүү. Өөр юм нэ зайлуул та. Баярлалаа би бүр өөхмөр санагдчих. тавт Хэн өө ингэж бас гоё залуу. Бүр гоё. За хоёул нэг ус үзчих. 6 Тэмүүжин. Тэмүүжээр миний дээр орох байсан болов? Яана Тэмүүжин Тэмүүжин чиний доор орчих. би Тэмүүжээр яриатай чи 6-д биш те гэх тэгээд сэтгэлдээ. За 7-д нь Төрөө Баттар. За. Гоё. 8-д нь Тэмүүжээр төрөө. Баясгалан. Баясгалан. За 9-д нь Болд. 10-д нь Батука. Тушка. Болдэрд нах яа. За Энийг одоо ямар хүн гаргах юм те хөөх юм. тэргүүний ажилтны цолоор шагнагдчихэ гэсэн байна. Гэрээ солин тэргүүний хизээ авчлаа. Би чинь нөгөө Сэрвасын нууц Жиган гэдэг дүрээр авсан шүү дээ. Харьяастай гоё бахархмаар авсан да. Өөртөө ч гэсэн би бас тэр дүр дээр тоглосноор өөрийгөө бас нэг тэгээ би бусдад таниулах гэж ер нь жүжиглэхгүй л дээ. Өөрөө бас кайф авна шүү дээ. Тайзнэр гарахтаа. Тэгээ би өөрөө тэрнээс кайф авсан. Яг гоё жүжигчний орон чадварыг те. Яг тэр нэг юм тоглолцохынсан гэсэн. Тэрнээс Роми биш. Одоо дахиад тийм дүрээр нь айдаа яадаг л одоо тэгэл жүжигийн зохиол хараад ирэх юм бол шууд нэг номер би гэж үзсэн шүү дээ. Чадна л гэж дайрах хэрэгтэй. Бид нар дайнд орохоор бол яанаас тэ ялагдах байх таа гэж орох юм бол ялагддаг шүү дээ. Тэдрийг устгаад өгөн те. Байлтаа хуулаад өгнө гэж л гардаг шүү дээ. Тэрнтэй адилхан энэ Сэрвасын нууц дээр бол ёстой үзэгчдийг нэг байлтан давхуулаад өгчихсэн гэж бод. Одоо ч гэсэн ер нь энэ шоу урлагтай ч гэсэн тэгж л гарч байгаа. За дараагийн мэдээлэл нэг айхтар мэдээлэл яваад их юм байна. За юу юм бэ? Тавар унштай юу гэсэн байна? Жүжигчин бархуу ихнэрээ үзэгчдийн нүдэн дээр хардаж зодчихъя гэж юу? Гэж юу? 10 насны зөрүүтэйж 10 насад явах вэ? Тэгэж заах вэ? Тэгээ одоо бүгд мэдчихэж байгаа шүү дээ. Босгосон жүжигчин бархуу амьдралын олон анхаарлыг уншуулахгүй. Үгүй наад чи юу штэ? Сэрвасын нууц гэж шүү дээ. Йоо нөгөө тий хардсан болов гэж бодохгүй юу? Хардсан болов. Гэрч байгаа юу? Эмхтэй хүнд гар өрөх шиг муухай юм байхгүй. Би бол тэрийг үзээ яддаг.
тэрний суулж ганц нэг хүмүүстэй ч маргадчихсэн одоо. Ихтэй хүмүүс зүгээр хэлээл ойлгуулах хэрэгтэй. Нэг бол тэгэл зайгаа. Энэ бархуу хувь хүнийхээ хувьд, эр хүнийхээ хувьд их зөөлөн хүн үү? Одоо багаас хүмүүс дээр бол би хэлэхэд таашаа шүү дээ, тийм. Үгүй өөрөө кино үзээ те айгуу гоё уянгийн хайлттай драм ийм амар хүний сэтгэл хүрсэн кино үздэг шүү дээ. Тэнгүүтээ уйлдгүү. Одоо жишээ нь өлмөс гардаг ч юм уу, шимширдэг ч юм уу. Тийм байдаг. Үгүй зөөлхөл юм биш үү? Уйлна. Тий, одоо тэгээ сүүлийн үед одноог дагаад бүр их уйлдаг болсон юм шиг. Өөрөөтэй болсон. Тэгээд дараа эмэгтэй хүнийг бол тэгж болохгүй. Гар урж болохгүй. Энэ өстө муухай залуу байна. Энд жиган байхгүй юу? Би биш. Жиган хүрсэн байна тий. Тэгэхээр инхлээр яг одоо энэчнээс л мэдрэгдэж байгаа. Тийм мэдрэгдэж. Чин барахгүй ихнэрээ жүжигчдийн нүдэн дээр хардаж зоджээ гэдэг чинь тэгэл яасан юм болоо. Айгу болон. Зарим нэг нь унших завгүй. Яана нөгөө чинь ингээл гараал явах та. Хүүе гээл гудамжны нэг хүнтэй таарал хоол идэвхтэй. Энэ зодсон билээ штэ цаадчаа гээл хардсан билээ. Юунаас олсон бол мэдгүй. Айгу л бол нөгөө нэг. Тэгэхээр ресторан ингээл хоёлоо сууж идэл би одоо таны өөрөг чинь мэддэг нэг сайн мэдхгүй одоо уран бүтээлч гэдгийг л мэднэ. Тэгтэл би нэг хүнтэй сууж нөө чинь одногч зодцсон шүү Тий, дээ. тэгэл ярьчих واخ. Хогийн муу залуу тий. Тэгээд ингээл энэ шүм чинь ингээл босоод ирэх байхгүй юу? Тий, ингээл дороо босоод. Тий. Годамжаар зөжөөд зодцсон байл шүү дээ. Тэгвэл энийг уншвал яг энэ бас нэг талаараа яг зүгээр бас жүжигийн бас түгээх гэсэн PR байж болох юм. Нөгөө талаараа бас хүнийг ингээд бас нэр төр айхтар амьдрал нь орчиж байгаа юм. Гэхдээ уншсан хүн бол жүжигийн PR-ын л гэж ойлгоно л доо. Гачийн зөвхөн гачийг хараад өнгөрсөн бол тий юу яана. Буруугаар ойлгоно. Тэгэхээр одоо энийг бас юмэрч зөвөх юм уу бурууч. Одоо тэгээд цаад маркетингтэй бол зөв, наадталтай бол буруу. Гэхдээ энэ болгон дээр бид нэг хач холбогдол өгöd байхгүй л тий. Ер нь өөрийнхөө талаар гарсан юм мэдээллүүдийг сайтуудаас ер нь олж харддаг. Харнаа. Тэгээд юу тий. Гэхдээ зарим нь бүр харахгүйгээр л боддог. Харахгүй байхаас гэж боддог. Нэг хараад хэрэггүй л дээ. За ерөнхийдөө ялангуяа тэр коммент сэтгэлдлүүдийг нь бол хараад уншаад тэгэхээр бүр уншаач хэрэггүй өстой олигтой байхгүй шүү. Хамгийн гол нь би гайхаад байд энэ сошиал медиа ертөнцийг те сайтууд болгоо хүн сэтгэл бичиж болно. Шудраг бичиж болно өөрийнхөө блийг. Тэгвэл тэр хүн өөрийнх нь зурагтай тэ 99 дугаартай утасны дугаартай ч юм уу ийм баримтжуулаад бичих юм бол хэн хүнийг дуртаагаараа доромжлох энэ асуудал байхгүй тий. Ийм л болчвол зүгээр юм болов уу? Тийм. Тэгж болдго юм болов болдго юм шиг. Тэ болохгүй л байлгүй. Болохгүй юм шиг байна. Тэ болохгүй юм чиж болно байхгүй. Болдго л хэл. Тий. Наа ч юм бол тэгэл хамгийн адгууд нь л бичнэ шүү дээ. Дургу өнөрсөн. Тэг хүнийг өөрийгөө нийл гарахгүй бичнэ гэдэг чинь тэг ямар л их завтай хүмүүс бичнэ бас тэгэл. За жүжигчин бархуу шагналаа. Чамлаж голлоо, гомдлоо гинэ. За. Гигэ мозод нэр дэвшээ. Би дахиж гигэ мозод орохгүй. Орох сонирхолж байх. Жиганы дүрд одоо ингээ баг гран при авчих байсан чинь баг авсангүй гэд жоохон гомдлсон гэсэн нэг юм мэдээлэл гарсан байна. Тийм тэр нь чинь нэг нас мас байд юм уу? Тэгээд нэг тийм үзэл бодол юм байдаг юм шиг байл. Яг үнэндээ сэтгэл гонсгор байсан уу? Тий, одоо ч гэсэн гөөгүй одоо ч биш. Одоо зүгээр энийг харсан чинь тэр үеийнхээ сэтгэлийг бодохгүй юу? Хүн нэг өөрөө за би баг найдвартай одоо нэг зөв тоглох хэцүү. Энэ жигант тоглоход бол хэцүү шүү. Үнэхээр хэцүү. Би тэнд бол зүрх сэтгэл бүх юм нөөц болцоо юу гэдیں۔ Тэгэл өстой нэг оюун ухаан санаа энэ цус энэ гар юу бүх мэдрэмжийг би энэ дээр гаргахыг бодсон. Энд зүгээр гадна талаасаа нэг харагдах дүрийг хийхэд бол амархан л да. Нэг парик өмсөх, нэг гомоз зүрхэх тийм ээ. Нэг дүрээ жоохон өөрчлөөд явдлаа өөрчлөх бол амархан. Дотор сэтгэлээ өөрчилж, дотор сэтгэлээрээ өөр хүний характерыг бий болгож босож ирнэ гэдэг бол хамгийн хүнд гэж боддтой. Уучлаарай зарим нэгэн адилхан уран бүтээлчд миний энэ ярианд дург байх. Намайг ингэ сууж байгаа ч дургуун хүмүүс байгаа хаа одоо ингэ үзэж сууж байгаа. Мархуу нэг замтай биш шүү те. Мархуу зүгээр үннийг л хэлий үнэн худлын дэнэст орж байгаа. Би бол дахиж ийм тэмцээн уралдаан. Бид нар тэмцээн уралдаанд орох гэж уран бүтээл хийдгүү л байхгүй юу? Тийм шүү дээ. Зүгээр л үзэгчтэй гоё юм хүргэх гэж. Өөртөө тэнцэнээс кайф авах гэж те. Гоё уран бүтээл хийсний дараа бол сэмбин шүү дээ бас л. Амьдрал шал өөр болно. Бид нар нэг ажил хийсний дараа нэг мундаг ажил хийснийхаа дараа хин нэгэн хүн те өөр өөрсдийн сэтгүүлч бол гоё нийтлэл бичсэн бол те жолооч бол нэг
холын цамд амар бартаа замаар өстэй амар том ачаа ачиж яваа. Тэрийг амжилтаа хүргээд өгсөний дараа гэрлүүгээ буцахдаа ямар гоё сэтгэлтэй буцдаг гэдэг шиг бид нар гоё уран бүтээл хийсний дараа бол гоё сэтгэлтэй төрдөг. Би тэгэж бодож энд орсон юм. Тэгээ урд нь бас орж исэн нөгөө юугаар Аянгийн мороо гэдэг жүжигээр орж исэн. Тэгээ дахиад байхгүй. Уу ядаж шилдэг гол дүр аавна гэж өөртөө итгэлтэй байсан. 100% итгэлтэй бүр өөртөө бардцсан байгаа. Тэгж л орох хэрэгтэй шүү дээ. Тэгж орохгүй бол юмд ороод хэрэггүй. Гомдлоо гэдгийг нь би бас гайхаад байна л та. За мэдээж танд бол чамлалтай баг. Гэхдээ шилдэг гол дүрийг авсан жүжиг нь юу вэ? Мэдгүй би санахгүй. Жагаа хавлаа. Драмын театраас л авсан. Тэгэхээр энэ бас жоохон шудраг бус. Тэгээд ч юм уу яадаг чи одоо сайн. Үгүй мэдгүй. Янз янзын байдаг л ахалтай бол тэгээд би демо тоглосон юм билгүй дээ. Гадна талаасаа л их юм хийх л өстэй байсан юм шиг. Гэхдээ бас нөө залуу хүнд бас нөө урмын үг тий. Энэ миний бодол шүү тамина. Тийм. Би бол одоо ийм тэмцээнд ороод. Одоо дахиж ийм гэгэм хүмүүсд оролцохгүй. Янз янзын юм. Тиймэрхүү тэмцээнд оролцоод байх шаардлагагүй. Тэгвэл тэгвэл ард түмэн чинь тайзан дээр явчихна шүү. Хамгийн гоё юм чинь л тэр шүү дээ, тий? Алга ташаалт байна. За дараагийн мэдээлэл маань байж байгаа эндээс хоёлаа хайна гэж. За одоо ерөнхийдөө бол одногч хоёрын хувийн амьдрал ороод эхэллээ дээ. Ороо. Одоо тэр дөрвөн хүмүүсийн нүдэн дээр илүү байгаа юм чинь тийм ээ. За энэ хардаж утсан бол удлаа. За дараагийн мэдээлэл маань нэг мэдээлэл байна. Бархуу хамтлагаа орхихоор шийдсэн үг нэ. За юу гэж. За яг нөгөө ТМК наран солонгод өрх тусгаарлал X дүүцээс гараал явсан чинь. Тэгвэл дараагийн өөрийн карьераа хөөхөр сэтгэл зориг шулуутсан жүжигчин бол бархуу юм аа. Тэрээр эхнэрээ энэ продакшнтай ажилтдаг болооч тэрүү түүний хийсэн уран бүтээлийн гэргийн одон чимэг нэр нь дандаа хамт явдаг. Тиймээс залуу жүжигчин бархуу бие дан уран бүтээл дэлгэцийн урлагт эхнэр одноогүйгээр хүч үзэхээр төлөвлөж байгаа гинэ гэж. X дүүцээс гарах гэж байгаа. Эхнэргүйгээрээ өөрөө 13 онд гарсан байна. 13-ны 12 сар. За бараг 14 он. Түрүү жилийн шахуу мэдээлэл. Ер нь бол иймэрхүү бодол байдаг шүү дээ. Хизээг бийж мэдэхгүй хинж мэдэхгүй. Яг өөрх тусгаарлаа өөрийн хүч үзэх. Өөрх тусгаарлах ч байх те зүгээр л. Өөр л одоо уран бүтээлүүдэд ороод явна ч гэдэг юм уу те. Чөлөөт уран бүтээлч гэдэг юм уу те. Их царайлагдахгүй юу? Тийм заримдаа тэгмээр санагддаг байхгүй. Одоо ч гэсэн тийм хүсэл бас нэг 100-ны 40 мөч хавцаа хувьд нь бол байж л. Тэгвэл таны гэргий ч юм бол X төстэй бүр холбогдсон шүү дээ. Гэхдээ би ч гэсэн холбоотой шүү дээ. Үгүй яг хуу та өөрөө одоо нэг яг хуу заримдаа ингээд удирдлагын багт нь. Тий. За тий. Яг хуу заримдаа ингээд гарчмаар санагддаг гэж өнгөс хэллээ шүү дээ. Тэнгүүд яг хуу гарын ингээд одноогч болоо бэлгээд ингээд байлгаадах юм хамаагүй шүү дээ. Гэрүүлийн харьцаа бол энэ явах хамаагүй. Эхнэр нөхрийн. Тэр бол миний л бодол шүү дээ. Тийм би л өөрөө яа гэнэ. Тэгэл тэрнээс яг хуу тэгээд цаг хугацааг хинж тааваршгүй. Юу ч болж магадгүй. Тий. Тэрнээс би тэр хүмүүсийг гараад явангуут нь тэд нартай адилхан продакшн үүсгээл явна гээгүй шүү дээ. Продакшн юу яах ч юм. Зүгээр уран бүтээл хийгээл киноны уран бүтээл хийгээл зарим нэгэн тайзны уран бүтээлд ороод тэгэл хэн нөрлөг өгнө тийш нь явал ингэж нэг өөрөө нэг жоохон авч үзтiin болов гэж боддог байхгүй. Хэрхийг би таашгүй гэдэг шиг тэг цаг хугацаа. Гэхдээ би энэ хамтлагийг бол энэ хамтлагаас л анх үүсч тэ хүн болно гэдэг шиг тэ жүжигчин болж жүжигчнийхаа гарааг эхэлж энэ хамтлагийнхаа л нүүр царайгаар л би талхлагдаж өнөөдрийг хүртэл юм зэрэгтэй явж байгаа юм чинь гэсэн бодол надад маш их байдаг учраас надад гараад явчих зүрх байхгүй л байна л да. Тэрнээс бодол байдаг аахгүй. Бодол байгаа. Сэтгэл зүрх алга. Тий. Зөрчилтэй яваад ихэд тий. Тэ. Хүн аливаа юмд хүн чанартай. Хүн хэн байснаа хэн байгаагаа эзэж мартаж болохгүй нүггүй. Тэгээд хүн бас хинж байж болно, хинж болж болно гэдгийг бас нөгөө эсрэг хүмүүс бас ойлгох. Бас бийж ойлгох хэрэгтэй. Гэхдээ яг хөө зүгээр үнэхээр энэ X дүүс гэж том тогоон дотор хамтдаа байгаад хинч мэдэхгүй нэг залуу жүжиг орж ирэл одоо олонний танил болсон, өөрийн гэсэн бас нэг дархлааг үүсгэсэн. Тэгээд нөгөө нэг хүний хүү алсыг зөвхөн эрдмийг үүрлэж одоо буцаж ирдэг гэдэг шиг одоо тэрний шиг нэг өдөр л гинт хүч үзмээр санагдаад бас нэг продакшн байгуулахыг хэн мэдвэхтэй юм бэ?
Тийм бодол бол байхгүй. Ямар ч тийм бодол бол одоохонд байхгүй л байгаа. Байхгүй. За. Production үүснэ гэдэг чинь тийм ч амархан юм биш аа. За дараагийн мэдээлэл маань за нэг ийм саяхнаас нэг ийм мэдээлэл дэлгэрээд байгаа юм. Жүжигчин Бархуу одон чимгээс өмнө эхнэр хүүхэдтэй байсан нууцаа дэлгвэ гэсэн юм. 15 оны 6 сар за 4 сарын 3 сарын өмнө л бичигдсэн мэдээлэл байна да. 15 оны 6 сарын 23-нд одноогштой амьдралаа болохоос өмнө бас эхнэр хүүхэдтэй байсан. Тэгээд болоогүй. Тэгээд одноотой гэрүүл болсон гэсэн нэг юм мэдээлэл. Тийм шүү дээ. Үнэн. Нэг хүүхэд байдаг шүү дээ. Хиттэй. Одоо 10-тай. Уулздгүй. 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 Уулзд үгүй. Уулзуулдаг үгүй. Уулзуулдаггүй. Цаанаасаа ерөөсөө тэрэн дээр би жоохон буруу ч юм хийчихв. Хүнийг дэндүү бодчихв гэж бодоолтол харамсдаг. Тэр юу вэ гэхээр охиноо би 10 сартай байхад нь гадагш явсан. Тэр юуны тулд явсан бэ гэхлээр охин эхнэр хоёрынхоо бид өөрийнхөө төлөө л тий амьдралынхаа төлөө явж ирсэн. Тэг байртай болъё та бас тий. Би ч нэг хүнээс гууж амьдрах маш дургүй хүн байхгүй. Бүр үзэн яддаг тэр. X-төст ороог байсан. Орцсон байсан. 4 онд шүү дээ. 5 онд байхгүй. Тэгээд 5 онд нь явсан би. Тэгээд явсны дараа янз бүрийн юм болсон. Тэгээд наваа гадаад тахад нүүр буруулсан тийм зүйл байгаа. Тэгээд ирсний дараа 7 он 6 онд ч юм уу. Охинтойгоо уулзсан. Ойрхон бити уулзж байгаа чи гуйж байна. Жохон том болохоор нь уулзаач гэсэн. Тэгээд би бодсон л тоо. За гэж хэлсэн. Тэгээд 10 жил 10 настай болцоо доо. Охин ч бол таныг аав гэж мэдэн шүү дээ. Мэддэг үл юм байна хамгийн харамсалтай. Мэддэг вэ? Тий. Хөөх ямар айхтар. Тас нууцсан. Тийм шиг л. Би харин тэрэнд би бүр өөртөө их бороо юм ээжтэй гэж боддог. Тэгтээ хизээ нэг тэгэхгүй миний бодол бол яг таны талд орж ийн л да. Ир хүндээ хайртай. Яхаа та амьдралын төлөө хүний нутагтаж ажиллаж мөнгө олох гэж боллаа тий. Гит яхаа тэр талаар яриад яах. Муухай. Одоо тийм ярих бол онцгой. Зүгээр л одоо би юу хүсдэг вэ гэхлээр яг миний 2 охин л байдаг гэж би одоо л би боддог. Цаашдаа хийдэж болохыг мэдэхгүй л дээ. Гэтэ тэр охин миний зүрх сэтгэл байнга байдаг л байхгүй. Хизээ уулзах болоо гэж би хүлээгээл байж дээ. 3 охин байл. Гэхдээ яг минийх гэвэл 2 шүү дээ. Яг таны төрсөн гэх юм бол төрсөн гэдгээр. Өчигдөр жоохон мушигч юу яач юу. Гэтэ ер нь бол та 3 охинтой л гэж жоохон хариулах гэдэг. Тийм ээ. Тэгээд уулзгаах уу. Уулзах үстэй. Уулзах. Магадгүй нэвтрүүлгийг үзээд ээж нь уулзуулах уу. Уулзуулаач. Өөр аавыг ааваа гэж боддог юм гэсэн. Харин тэр л хамгийн эмгэнэл юм те. Тэр л миний хамгийн тэнэглэл байхгүй бас. Хүнийг бодож яаж тэгш дэмил юм хийчтэй гэж боддог. Би чиг олон хүүхдтэй болно гэж бодож мөрөддөг байсан. Гэтэл 2 хүүхдтэй нэг нь баг аавгаа мэдхгүй гэдэг ч хамгийн том харамсмар зүйл байхгүй. Өнөө би ч урд нь гэр бүлтэй байсан. Тийм ээ. За. Ойлгомжтой. Тэгтээ уулзахгүй охинтойгоо уулзах уу? Уулзноо. Том болоод амар сайн аавгаа ойлгоод өө миний аав чи ийм хүн байсан юм уу? Хүүх та байсан юм уу гэл тэгэл. Гоё хайрлаа. Энэ бол болдог болвол те би баг охины чинь нэрийг хэлүүлээд охин ч үзчихвэл баг таныг ааваа гэж мэдчмээр л санагдаад байгаа юм л да. Ер нь бол хүүхдэд айх. Дэндүү хувийн амьдрал руу ч бас орчмооргүй. Тий харин тийм. Тэгэл энэгээр бас. Тэгээ тэр хүүхд яаж үзчихээд одоо нэвтрүүлгийг хальт харчаад бас мэдээж хэрэг та хоёр нэвтрүүлгийг тасалж аваад нэр хэллээ бол шууд папа гэл маш олон тарна. Тэнгүүт таны хүүхд үзчихээд гин шоконд орчих юм. Бас амьдрал юм зүйл асуудал. Хэцүү бах те. Тэр нь болох юм болдог, жамаараа л болог. Тий. Тэгэл хайчих зүнгүй. Жамаараа л явж хоёулаа нэвтрүүлгийн жамаар оруулж За. байгаа. За дараагийн мэдээлэл маань. За одноогчтой холбоотой мэдээлэл. За та хоёрын чи ерөнхийдөө 14 насны зөрөөтэй гэдэг байгаа. Тий. Үнэн юм уу? Үнэн. Яг 14 нас. Тий. Тэгээд
хурмаа хийхгүй гинэ. Яасан. Бархуунаар хурмаа хийхгүй гэж байна. Одон чимэг бархуунаар хурмаа хийхгүй гэсэн ба. Хурм хийхгүй юм. Яагаад хийхгүй юм бэ гэж байна? Харин тий яагаад хийхгүй? Яах юм одоо хурм хийсэйгүй битээр тэгэл сайхан л амьдэрж штэ. Хурм хийх чинь эмэгтэй хүний бас нэг эрэгтэй хүн гэсэн ингээл гоё шүү. За тэгвэл одоо хугацаа нарай болог. Болоог байна. Тий. Жохон байж л та. Ер нь бол тэр баталгаа инээ тэрэ мэрэ гээд байдаг бол зөв. Гэхдээ сэтгэл юм л та. тийм. Гэхдээ л бол тэр чигээрэл битээр өөрсдөө баталгаа шүү дээ, Тийм шүү дээ. Баталгаа хийлгэсэнгүү гэж уурлаа. Хурим хийсэнгүү гэж яагаад гомдол гэдэг. Тий. Та хоёр өөрсдөө л бие бинийгээ сонгоод амьдрсан өрөвтэй болсон л бол та хоёр өөрсдөө баталгаа амьдралын жинхэнэ нэг гав гинжүүч та хоёр өөрсдөө л ахгүй. Тийм шүү дээ. Харин тий. Тэгэхээр чинь за яг баталгаа байсан ч тэгтээ хурим гэдэг чинь бол яг хүний амьдрал байх ёстой нэг гоё зүйл. Тэгэхээр хийцэн ярих уу. Намаа өрөөрэй. Хизээ их үү. Харин хизээ их үү. Хөтөлж болно шүү. За. Ямар ч хурмаа хийхгүй биш ямар ч тэгээд төлөвлөөгүй байгаа. Болно. Тэгж жагаад хийх байх уу. За. Хамгийн залуу өвөөгөр жүжигчин бархуу тодорлоо гэж. За нөгөө 3 дахь охин гээд сая хальт нэг зохиулаад байсан тэгээд тий номно. Таны тий 3 дахь охин чинь манай үний охин нөө. Тий. Хүүхдтэй болсон шүү дээ. Манай жоох охинтой охиноос 1 сарын дүү. Оо тийм үү? Тий, сар гарангийн дүү. Оо за зүгээр тэрсгөө яруу биш үү? Тий, хоёулаа одоо 4 хүрэх гэж байна. За. Тий. Таныг одоо таны том охин ч ахаа гэдэг юу дууддаг. Энэ надад жоохон сонь. Яг миний хувьд л асуулт л та. Ахаа гинэ. Ахаа. Өвөө гэж дуудуулах гэдэг юм. Хатлаа. 14 насны зөрөөтэйг надад нэг юм зүгээр хөвгөлтэй санагдсан. Гэхдээ уучлаарай. Энийг бити эвгүүгээр одоо хоёулаа зүгээр та чи хошин урлагийн жүжигчин учраас бас хошин талаас нь хүлээгээд очихгүй юу? Гэхдээ тайзан дээр л яг тэрийг гараа. Яг нэг хальж ичгэн тайзыг утчихгүй. Зүгээр яг зөв сахилгуудад надад тэгж асуумар санагдаад байгаа. Та одоо дөнгөж ингээл ээжээсээ төрөөл гэл төр юулэл ээжэд однагт цаан чинь дунд ангийн сурагч бичгнүүлж явсан биш. Тий. Тэг яг тэр үедээ ингээ бодоход насны зүрх айгүй их. Одоо бол насны зүрх бол сонирн биш санагдахгүй шүү дээ. Нас бол тоо гэдэг үг шүү дээ. Тийм бай. Нас бол тоо гэдэг үгийг айгүй олон хүн хэлээл олон юм дээр гаргаалсан сүултээ. Нас бол тоо гэдэг үг нь нэг тийм үн цэнэгүй болцсон юм шиг санагдав. Зүгээр л амьдрал чухал шүү дээ. Тэгэл сэтгэл санаа нийлжээвэл тэгэл. Дэлхийд дахин чинь бие биенээс 40-50 насаар зөрүүтэй хүмүүс байж лээ шүү дээ. Тий. Хүний хайр сэтгэл бие биенээ гэсэн тэмүүлсэн сэтгэл байхад ер нь тэр нас бол яах вэ? Яг л зүгээр л тоохгүй яг. Тий. Тэмээд. Дурлал нас буруу гэл. Тий. Би мангар бөөрнки ярьчихв те. Ихтэй лаг тэгж ярьсан сүулдэ. Зүгээрээ. Гэхдээ надад бодогддог л зүйл дээ тэгж. Тийм хошин шогч байдаг шүү дээ. Боёх юм. За. Дараагийн мэдээлэл маань Бархуугийн бяцхан Сүндэрэ жүжигчин болжээ гэсэн мэн танхаа ээжтэр Сүндари тий. Танхаа тээгч. Танхаа тээгчтэр охиноо бас жүжиглүүлсэн байна шүү дээ. Ер нь бол ирээдүйд жүжигчин болгоно гэсэн тийм бодол байгаа хэд хоёрт. Эсвэл өөрөөр нь гүй жүжигчин болгоно гэж би л боддгоо шүү дээ. Өөр мэрэгчлийн хүн болно гэж. Жүжигчин болох ялангуяа эмэгтэй хүмүүст бол аягүй хэцүү байна. Тийм тэгэл гэр бүлийн асуудал дээр хамгийн хүнд зүйлүүд гарч ирнэ. Тэгэл хүүхэд төрүүлнэ. Эрчүүд бол яах вэ тийм. Тэгэл ажиллаа хийгээл хажуугаар нь эхнэр хүүхдээ асраад яваад байж болно шүү дээ. Эмэгтэй хүн 9 сар ингэж өөр хүүхдээ тээж ингэж явна гэ. 9 сар одоо ажиллаа хийхгүй нэ. Дээрээс нь төрсний дараа гарan болтол нь бас ингээл асарч өөр хүүхдээ бөжиглэхгүй болохгүй шүү дээ. Гэх мэтчтэн гээд асуудлууд байдаг. Тэгэл нэг жоохон амжилт болол жүжигчнэрээ явж итэл нэг хүнтэй суугаал хүүхэд гаргадаг тэр хугацааг яах юм бол тэгэл 2 жил ингээл өнчгөн байна л да. Тэгэхээр тэр хугацаанд одоо тэгэл нэг хүн чинь мартагдаж эхлэнэ гэсэн үг шүү дээ бас тийм ээ. Гээд ингээ буцаад сэргийх асуудал гээл тэгэхийн тулд яах вэ гээл ингээл боо юм болно тэгэл аюу хэцүү.
Тэгээд одоо тэр нөхөр нь одоо урлагийн хүн биш бол ойлгохгүй янз бүрийн юм байна. Өглөө 8 цагаас орой 5 цагт ажиллан тараад 5 хагас юм 6-д гэртээ ирнэ гэсэн юм байхгүй урлагийн хүмүүст. Бид нар 7-оос 6-аас 9-ийн хооронд бол гадуур явж исэн жилд бол жилээр тооцох юм бол оройны 6 цагаас 9 цагийн хооронд бол бид нар бага явдаг байгаа байхгүй. Их хвчлэн тайзан дээр байждаг. 7-оос тоглолттой 9 хүртэл тоглоно 10 цаг гэдэг гэртээ орно. Тэгээд саяхан надад аглах хэлжсэн. Нэг өдөр нөгөө энэ тгийн соёлын өдөр болоод нэг завсарласан чинь 6-аас 7-гийн 9-ийн хооронд бид нар чи явдгүй шүү дээ. Сая баахан гадуур явсан сонин санагдлаа шүү гээд. Яг тэр мэдрэмжийг авлаа гээд маргааш нь орж ирчихсэн. Тэгээд тэгэхээр эмэгтэй хүн бол жүжигчин болсон бөгөөд одоо жүжигчний хийж амжилт олсон, амжилт олоогүй янз бүрийн эмэгтэй жүжигч зөндөө байдаг. Тэд нар бол маш их эрсдэл, маш их юг даван туулж өдий зэрэгтэй явж байгаа тийм жүжигч тус байна те. Тэгээ амжилт олоогүй хүмүүс ч бас байгаа шүү дээ. Тэгэхээр охин бол яг зүгээр өөрөө л мэддэг болов. Гэхдээ ер нь их болох гэж тэмцэхгүй гэсэн юм шүү дээ. За нэвтрүүлгийн цаг маань ерөөхдөө дуусчихна. Хоёулаа нэг ганц хоёрхан асуултанд зүгээр тийм үгүй л гэдээ баг хариулчих. Тэгээ. За. Одноо бит хоёрын гэрэлтийг цаг хугацаа харуулнаа гэсэн. За түрүүн бол тэгээ ярьцөө ойлгомжтой. За тэгсэн чинь Бархуу гэргидээ хормын дайшин өмсөхөөр шийдэжээ гэсэн. Энэ киноны л маркетинг байсан. За. За нэг охины чин талаар нэг охиныхоо зургийг дөнгөж анх гаргахдаа 3 сая төгрөг өмнө зураг даруулсан гэдсэн. Тийм. Тэр бол яг одоо яг бэлэн биш, бэлэн бус байхгүй юу те. Тэгэхээр ямарваа нэг юмны бартер гэдэг шиг те. Тийм ер нь бол бартераар зураг даруулсан. Ер нь бол тийм. Охиныхоо багийн зургийг сайснаа мөнхлөн гэдэг чинь мөнхөлж авсан. Тэгээд гоё санал тавьсан. За хамгийн сүүлийн мэдээлэл. Хөшөө хурд. Цаг дуслаа. Сандраадах гэдэг. Сандраг үнэг сандраагаад гэдэг. За Бархуутай амргийн холбоотой байсан уу гинэ? Хин бэ? Жүжигчин туяа. Байсан. Аль хий. Туяа. Байсан. Гэтэ тайзан дээр. Тайзан дээр үү? Кинон дээр. За. Тэгээ хамтлагаасаа гарсан гинэ. Туяа. Гарсан. Тий, тэгсэн чинь тантай холбоо өвччих. Надаас олж гарсан. Магадгүй. Би уучихгүй шүү дээ шүү. Энэ удлаа мэдээлэл тий. Угаасаа тий. Удлаа. Юу надаас олж гарсан. Туяа бол ерөнхийдөө гарсан байл тийм ээ. Тий, гарсан. Үнэ. Тий. Гэтэ надаас олж надтай амргийн холбоо байхгүй. Наа чи удлаа юм бичсэн байхгүй. Хүмүүсийн анхаарлын татвал. Арай дэндүү сандарч хойлоо. За сандраг үнийг сандрах гэдэг. Нэвтрүүлгийн цаг бол яг үнэндээ айгүй бага санагдлаа надаа. Тантай яриад ах үнэхээр сайхан байлаа. Цаг ямар ч хурдан өнгөрчөв. За тэгээ нэвтрүүлэгтэй хамтран ажилладаг байгууллагуудын хамтлагийг танд өгөө. Тэгээ байгаа мó? Бэлэгтэй мó? Байна. Манай Пүрүс центр бол нөгөө уул автомашинтай хүн бүрд нэг айгүй маш гоё аккумулятор цэнэрлэгч, утас цэнэрлэгч нэг юм өгдгийн. За аккумулятор цэнэрлэгч нь бол айгүй том машиныг асаачдаг их сайхан. Гэхдээ тэр нь одоогор байхгүй байгаа. Оо яачваа тэр. За яг би гэхдээ танд амлалт танд өгнө. За манай Пүрүс центр. За Пүрүс центр Монголд хамгийн хямд Пүрүс машиныг оруулж иж борлуулдаг компанигаа Пүрүс гандангийн урталт байгаа. Пүрүс центрийн хамт олноос сэлбэг авал Пүрүс автомашинтай найз нөхөд эсвэл та Пүрүс машинтай бол сэлбэг хөнгөлүүлэлт авч болно. Машин авал бас хувь хөнгөлөлт. За энэ бэлгээ авахгүй нэг яарчлаа шүү дээ. За тэгээд дараагийнхан бэлэг маань магадгүй та охиноо одоо удахгүй сургууль орох гэж байгаа юм биш үү? За тий. Тэнгүүд англи хэл гадаад хэлээр гүнзгийрсэн 18 жилийн түүхтэй 8 10 дугаар ангийг төгсгцэн маш чадварлаг багш нартай хувийн дунд сургууль байгаа юм. Хоёрны нахаа гэдэг Баянгол дүүргийн Минж Плазагийн уртал байрладаг. Хоёр дахь маш сайхан сургууль байгаа. Хүүхдүүд нь мундаг сурдаг. Тэгээд гадаад хэл гүнзгийрсэн математиктай. Энэ сургуульд бас 30% төлбөрөөс нь 30% хөнгөлтөө сургахыг бас танд таны хүүхдэд оюуны хөрөнгө оруулалт хийж байгаамаа. Сайхан бэлэг байлаа. За ноутбук өгөхгүй. За ямар ч сан би нэг амлцсан шүү. Удахгүй танд за юу лээ? Нөгөө аккумулятор цэнлэгч танд бэлэгнэ. За зараад очиж өгнө гэж. За ингээд нэвтрүүлгийн урилга хүлээ авч маш сайхан ярилцаж үнэхээр гоё халуун дулаа. Надад бол аягүй сэтгэл өндөр нь гоё. За баяр нэвтрүүлэг боллоо. Хамгийн гол нь телевиз үзэж байгаа хүмүүст бас сонирхолтой болсон болов уу? Яасан болоо л гэдэг байна л дөө. Тэрийг удахгүй. Би ерэн сонирхол юм харуулах. Удахгүй тэгээд манай нэвтрүүлэг YouTube дээр шууд тавигддаг байгаа. Тийм үү. Тэгээ маш олон гадаад өдөх хүмүүс үзтээ. Тэгээ монголчууд маань ч үзэн. Тэгээд танд маш их баярлалаа. Уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Жиганы дараагийн бүр
бүр том жиганы дүрийг бүтээгээрэй. Баярлалаа. Тий. Окей. За ингээд их хүнд үзэгчдээ өнөөдрийн маань Үнүүдлын Дэнс нэвтрүүлгээр X-Studios хамтлагийн жүжигчин Монгол улсын солийн тэргүүний ажилтан Бархуу оролцож өөрийн талаар Үнүүдлыг дэнслэлээ. Дараагийн нэвтрүүлгээр иргэн уулзлаа. Баяртай. За Эрдэнэ. Хаанаас хаа урж явна да? Би чамайг Батлаатай газраас унаа аваа гэж хэлээд байхад цаан чинь Брюс центр мотор хороопондоо бүтэн жилийн батлаа өгч байна. Их нэртэй хайртай